би тараа танилцуулъя гэж байна. Дэлхийд даяар ерөөхдөө бүтээгдэхүүнсгээ шинээр нэвтрүүлэх гэж байгаа, шинэ зах зээл дээр гаргах гэж байгаа бүс компаниуд байгууллагууд ерөөхдөө одоо чанарын удирдлагын тогтолцоо гэдэг зүйлээ бүгдөө сонирхож байгаа. Зарим нь нэвтрүүлж байгаа, зарим нь судалж байгаа. Энэ бол ойрын үед ерөөхдөө бүх байгууллагууд ерөөхдөө нэг тийм сонирхож байгаа зүйл бол энэ чанарын удирдлагын тогтолцоо. Тэгэхээр энэ талаар ерөөхдөө нэг халтхан мэдээлэл өгч ирж байна. За энэ талаар яагаад энэний талаар ярих болсон бэ гэхээр үнэст нь бол үндэсний брендийн маркетинг хөтөлбөрийн удирдагч. За энэ креатив. Энэ хүн юу гэж үзсэн бэ гэхээр Монгол улс бол ерөөхдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хэдий ч дэлхий дээр Монгол улсын үйлдвэрсэн бүтээгдэхүүн чанартай эсвэл чанаргүй хэсэг талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Энэ нь бол Монгол улсын давуу тал болж болох юм аа гэдэг. Юу гэсэн баг. Тэгэхээр энэ юу гэлж юм гэхээр одоо жишээ нь Германы бүтээгдэхүүн бол ерөөхдөө чанартай. Яагаад гэхээр хилүүлэлтгүй мэддэг. Ер нь бол чанартай гэдэг. Хятадын бүтээгдэхүүнийг бол ерөөхдөө чанартай гэдэг хүн болгон ярилцээтэй байдаг. Энэ бол ингээд нэг дэлхий дээр тогтцсон нэг тийм хүмүүсийн сэтгхүү. Тэгэхээр бол эсвэл чанартай эсвэл чанаргүй гэдгийг монголчуудыг хинч мэдэхгүй байна гэдэг бол монголчуудад дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргах, таниулахад энэ бол давуу тал болох юм аа гэж. За энэс үндэслээд Монгол улсад үйлдвэрсэн юм бүхэн найдвартай гэх ойлголтыг л бий болгох хэрэгтэй гэж утсан байна. Тэгэхээр энэ бол яг манай компанийн хувьд бол ерөөхдөө бас яг өнөөгийн нөхцөл байдалд бол яг ийм байж болохоор байгаа байхгүй. Жишээ нь монголчуудангаар явуулах чанартай чанаргүй хэсэг талаар яг зах зээл дээр нийт хэрэглэгчдийн хувьд бол бас ойлголт бага учраас монголчуудангаар явуулсан найдвартай маркетинг байдлыг бий болгох нь манай компани цаашдаа ирээдүйд бах хэрэгтэй байх юм болоо гэдэг үгнээс ярьж байгаамаа. Тэгэхээр манай компанид бол одоо нээлттэй компани болсон. Тэгэхээр ребрендингийн бодлоготойгоор өөрийгөө одоо зах зээл дээр таниулах шаардлага гарч байгаа. Мөн шинэ бүтээгдэхүүнчлэгийг нэвтрүүлж байгаа бодлоготойгоор чанарын тухай бол одоо зайлшгүй ярих шаардлагатай байгаа гэж байна. За тэгвэл чанар гэж юу юм бэ гэж. Чанар гэдгийг бол ерөөхдөө яг тогтцсон тодорхойлт гэж бол ер нь байхгүй гэж байна. Хүн болгон өөрийнхөө өнцгөөс юу вэ гэдэг. Нэг хэрэглэгчийн хувьд чанартай гэж байгаа бараа нөгөө хэрэглэгчийн чанаргүй байх боломжтой. Эсвэл яг нийтийг хамтсан нэг сэтгүүл ойлголттой чанар гэдэг бол ерөнхий хайцангой. За чанар гэдгийг бол үйлдвэрлэгч тал бол ерөнхийдөө тухайн бүтээгдэхүүн үйлчлэгээнд орсон орт норм, техник технологи ажиллах хүснийхээ нөөц чадвараа ерөнхийдөө чанарыг тодорхойлдог бол хэрэглэгч бол чанар бол үн юм а гэж ихэнх хэрэглэгчд ойлгодог. Үнэтэй баруун чанартай. Эсвэл бүтээгдэхүүн үйлчлэгээ хэр миний хэрэгцээнд нийцэж байгаа эсгээ чанарыг ерөнхийдөө ойлгон тайлбарладаг. За чанар нь бол бизнесийн байгууллагын хувьд бол өсөлтөөний чухал хүчин зүйл болно. Урт хугацаанд оршин тогтох үндэс болдог гэж үздэг. Харин чанарын талаар хамгийн дэлгэрэнгүй судалсан эсвэл чанарыг стандартд оруулж өгсөн байгууллага бол ICO. ICO буюу ICO-г чанарыг юу гэж тайлбарласан байна вэ гэхээр хэрэгцээ шаардлагын нийцсэн бүтээгдэхүүнлэгээр зах зээл нэвтрүүлэх үйл ажиллагааг чанар гинэ гэж ерөнхийдөө тодорхойлсон байна. За ICO гэдэг нь болохоор олон улсын стандартын байгууллага гэсэн үгний тавьчлал байгаа. За ICO-гөр бол ерөнхийдөө чанар түүнийг баталгаажуулалтын тухай ярьдаг, судалдаг. Одоо энийг ингээд стандартчилж өгсөн юм байна. За энэ юм За ICO бол одоо яг чанарын талаар эхнээсээ ICO гэдэг бол зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тухай чанарын тухай авч үздэг байсан бол ICO 9001 2008 стандартаас хойш одоо 2015 ICO 9001 2015 шинэ стандарт гарсан. Энэ болгон дээр болохоор бүтээгдэхүүн үйлдвэрлэл тэгээд түүнтэй холбоотой үйлчилгээний талаар бүх чанарыг тусгасан ийм стандартуудыг бий болгосон байна.
За ингээд чанарын тухай тэгэхээр чанарыг хэрхэн удирдах вэ гэдэг талаар ерөнхийдөө бас ICO цуврал стандартууд гарсан 9000 гэдэг бол чанарыг тодорхойлсон 9001 гэдэг нь яг чанарыг яаж удирдах вэ гэдэг талаар тусгасан ийм цуврал стандартууд байна. Тэгээд чанарын удирдлагын тогтолцоо гэдэг бол ийм байна гэж. За байгууллага нь өөрийн борлого зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүх зорилтыг гүйцэтгэлийг хангах үйл ажиллагааны тогтолцоо юм аа гэж чанарын удирдлагын тогтолцоо. За тэгээд чанарын удирдлагын тогтолцоо бол ерөнхийдөө ийм төрлүүд тоож үздэг. Энэ бол удирдлагын тогтолцооны төрлөө стандарт. Чанарын удирдлагын тогтолцоо гэдэг нь бидний яг яриад байгаа 9001 стандарт. За чанарыг хэрхэн удирдах вэ гэхээр чанарыг удирдах ийм цикл байна. За нэгт нь хийх зүйлээ яар буюу төлөвлөл, ярьсан зүйлээ хий буюу гүйцэтгэх. Хийсэн зүйлээ бүртгэх буюу хянсан зүйлээ зөрүүг нь ярьлах буюу сайжруул. За сайжруул тэгээд энэс цаашаа дахиад сайжруулахын тулд дахиад төлөвлөн, төлөвлөсний хандараа гүйцэтгэх яам. Ийм циклээр үргэлж ингээд чанарыг удирдах явах юм аа гэж үзэж байна. Тэгэхээр энэ бол чанар гэдэг нь зөвхөн одоо манай шуудангийн технологийн тухай яриа биш. Энэ бол эдийн засгийн үзүүлэлт нь одоо хэр байгаа, тэрний төлөвлөлн бүх төлөвлөлттэй холбоотой асуудлыг нөгөө хийж явж болох юм аа гэж. За чанарын удирдлагын тогтолцооны ерөнхийдөө үндэс нь юу вэ гэхээр удирдлага бол хэрэгжийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн бараа бүтээгдэхүүнийг ерөнхийдөө үйлдвэрлэх. За үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэгжийн сэтгэл ханамжаар баталгаажуулаад дахиад тэрнийг сайжруулаад дахиад дараагийнхаа бүтээгдэхүүнийг гаргана гэсэн байдлаар явдаг. За тэгээд ICO 9001 гэдэг бол ийм стандартуудыг багтаасан цуврал стандарт байдаг. 9000 гэдэг нь ерөнхийдөө чанар гэдгийг бүх утга агуулгаар тодорхойлсон байдаг. 9001 нь бол тухайн чанарыг хэрхэн удирдах уу, яаж явах уу гэдэг байдлаар стандартчилж байна. Чанарын удирдлагын тогтолцоонд ерөнхийдөө удирдлагыг бол ерөнхийдөө манлайлалын тухай ерөнхийдөө авч үздэг. Манлайлал гэдэг бол өөрөө үлгэр дуурайл болж хүнийг яах хэрэгтэй гэдэг байлаа. Байнгын сайжруул, шийдвэр гаргахдаа бодиттойгоор хандах, нийлүүлэгчтэй харилцан ашигтай харилцаа тогтоох. Ийм зарчмаар ICO ерөнхийдөө чанарын стандартыг нэвтрүүлэх нэг хэрэг, түүнийг баталгаажуулах гэдэг асуудал байдаг. Чанарын стандартыг баталгаажуулснаар ICO юм эсвэл аль нэг дэлхийд хүлээн зөвшөөрлөгдсөн стандартыг баталгаажуулснаар тухайн бүтээгдэхүүнийг хэрэгжид бол яг юу ч бодохгүй хүлээж авах тийм юу бий болгодог. Тэгэхээр баталгаажуулалтан дээр хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт нь бол тухайн байгууллага хувь хүн өөрийгөө баталгаажуулах асуудал байдаг. Хоёрдугаарт нь болохоор гадны юутай одоо нөгөө стандартын байгууллага эсвэл хүлээн зөвшөөрсөн тийм байгууллага баталгаажуулах асуудал байдаг. Тэгэхээр монголчуудын хувьд ерөнхийдөө ингээд нэг судалгааны үндсэн дээр монголчууд бол их их тохиолдолд өөрийгөө баталгаажуулах чаддгүй маа гэсэн судалгааны дүгнэлт байдаг юм л. Тэгэхээр Монголд бол Монгол гэх мэт ийм гадаадд зах зээл дээр бараа бүтээгдэхүүн гаргах сонирхолтой мөртөө гаргаж одоо ингээд чадаагүй байгаа байгууллагууд бол ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн стандартуудыг баталгаажуулалтын азаар баталгаажуулаад гаргах юм бол илүү үр дүнтэй байна гэсэн. За ICO буюу энэ чанарын стандартыг баталгаажуулснаар давуу тал бол үйлчлэгчийн хэрэгтэй шаардлагыг хангах бүтээгдэхүүн үйлчилгээнийг нэвтрүүлэх, тэдний итгэл найдварыг итгэлийг найдвартайдах, байгууллагын чиг татвартай ажиллах нөхцөл бүрдэн. За зах зээл өрсөлдөөн давуу талыг олж авдаг. За зах зээлээ өргөжүүлэх боломж буюу ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрддэг гэж тодорхойлсон байна. За энэ ямар үр дүнд хүрэх вэ гэхээр үйлчлэгчийн хэрэгцээ шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр тухайн байгууллагын нэр хүнд нөснө. За байгууллагын үйлчлүүлэгч байнгын үйлчлүүлэгчтэй болно. Доктортой үр ашигтай ажиллана.
цаг хүрээгээ нэмэгдүүлнэ. Бүтээгдэхүүн үйлчлэгээний хөгжүүлэлт, за цаашдын доктортой хөгжлөх гэсэн ийм үр дүнд хүрэх юм аа гэж бодож байна. За ICO буюу 9001 стандартыг засгийн газраас төвийн байгууллага чанарын удирдлагын тогтолцоо олон улсын стандарт ICO нэвтрүүлэх төлөвлөгөө 2008 онд баталсан байдаг. За үүний дагуу ерөнхийдөө 2015 оны байдлаар дэлхийд 100 гаруй орны 1 сая орчим байгууллага ICO стандартыг ерөнхийдөө нэвтрүүлсэн байдаг. За Монгол улсад бол ерөнхийдөө одоогийн байдлаар 80 орчим байгууллага нэвтрүүлэх явж байгаа гэж бодож байна. Үүнээс хамгийн томоохон байгууллагууд гэх юм бол одоо 2 дугаар эмнэлэг, мах маркет, эмчээс, ахуй, гол, за сургуулийн сургууль, тэгээд мөн орон нутгийн төрийн захааны байгууллагууд ICO ерөнхийдөө нэвтрүүлсэн, зарим нь нэвтрүүлэхэд судалж байгаа юм зүйл. Энэтэй холбоотойгоор Монгол шуудан компанийн хувьд чанар гэдгийг яаж тайлбарлаж байгаа вэ гэдэг нь бас нэг дүгнэлт ярьчих гэж бодож байна. Тэгэхээр Монгол шуудан компанийн хувьд бол чанар гэдэг ерөнхийдөө хяналтын хугацаанд багтаж гардуулах тухай асуудлаар чанарыг тайлбарлаж байгаа. Гэтэл хэрэглэгчийн хэрэгсэл шаардлага ерөнхийдөө шуудангийн байгууллагыг юу байх вэ? Ерөнхийдөө өдөрт нь гардуулах тухай асуудал. Эсвэл оройн цугаар гардуулах тухай асуудал, эсвэл амралтын өдрөөр гардуулах тухай асуудал, эсвэл шууд хүрэх тухай асуудлыг хэрэгцээ шаардлага хэрэглэгчд хүсэж байхад манайх ерөнхийдөө шуудангийн хяналтын хугацаанд багтаж гардуулах хэрэгтэй гэдэг байдлаар чанарыг тайлбарлаж байгаа нь ерөнхийдөө бас зөв буруу өгтөлтэй байсан. За дээрэс нь манайх ерөнхийдөө манай компани одоо KPI-ийн тухай ярьж байгаа тийм. KPI гэдэг бол ерөнхийдөө бас чанарыг баталгаажуулж байгаа асуудал. Гэхдээ KPI-ийн үндсэн асуудал бол ерөөсөө гүйцэтгэлийг үнэлэх асуудал. Төлөвлөх ёстой, гүйцэтгэлд хяналт авах ёстой гэдэг зарчимтай байдаг. Чанарын удирдлагын тогтолцоо төлөвлөлт яаж төлөвлөх ёстой, төлөвлөснөө яаж гүйцэтгэсэн, гүйцэтгэлдээ яаж хяналт авах вэ? Тэрнийг сайжруулж яаж төлөвлөх вэ? Энэ бүгдээр чанарын удирдлагын тогтолцоо бүр цогц хэлбэрээр тусгасан байдаг. Тэгэхээр KPI эсвэл чанарын удирдлагын тогтолцоо илүү үр өгөөжтэй байх боломжтой гэж бодож байна. Тэгээд манад энэ ISO чанарын стандартын нэвтрүүлэх боломж байгаа. Одоо энэ ISO-гийн сургалт гэдэг таниулах сургалт, нэвтрүүлэх сургалт, тэгээд цаашаа нэвтрүүлэх боломжийг бүгднийг гаргадаг Монгол зөндөө олон